Сонсогчдоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Хөтлөгч Туул Анхаа 2 Улаанбаатар хотоос мэдчилж байна. Сайн мэцхан сонсогчдоо. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэхийг зорддог хэн бүхэнд шин санаа, хэрэгтэй мэдээлэл, зочдынхоо бодит туршлагаас хуваалцдаг Idea Plus подкастын ээлжид шин дугаар эхэлж байна. Манай энэ удаагийн дугаарт ном болон бусад бараа бүтээгдэхүүн хүргэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Booklog компани үүсгэн байгуулагч Батцэг оролцохоор ирээд байна. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. За хоёрт бас намайг урьж оролцуулж байгаа явдалд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр бид өнөөдрийн дугаараараа зочныхоо ажил бизнесийн туршлагын талаар ярилцсан. Мөн ном орчуулан гаргасан, редактораар нь ажилласан, за тэгээ бизнесээ өргөжүүлэх, стандарт мөрдүүлэх чиглэлээр олж авч байгаа туршлагаас нь асуухаар төлөвлөж байна. За бизнесийн санаа, нэр, лого гэх мэт тодорхой сэдвүүдээр нэлээд задлж асуух учраас сонирхолтой дугаар болно гэдэгт итгэлтэй байна. Юун дөрөнд бас зочныхоо карьерийн түүхийг маш товч байдлаар асууя гэж бодож байна. Карьерийн түүхийг товчхон байдлаар манай сонсогчдод танилцуулахгүй юу? За сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг бол Цэгмэд Огтой Батцэг гэдэг. Одоогоор Booklog хэмээний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Урд нь бол хувийн байгууллагад бас гадаад харилцааны менежерээр ажилладаг байсан. Сургуулийн хувьд гэх юм бол бакалаврын зэрэгээ хүмүүнлэгийн ухааны их сургуульд, сүүлд удирдлагын академид магистрийн зэрэг хамгаалсан байгаа. Баярлалаа. Тэгэхээр би бас нэг 2 жилийн өмнө баха Booklog-ын талаар анх олж мэдчихсэн. Тэгээд тухайн үед ном хөрөгдөм байна гэж ойлгосон. Тэгээд надад тухайн үед юу их анхаарал татчихсан бэ гэхээр танаа лого байсан л та. Би ээл үсгийг ингээ ашиглаад тэгээд өнгөний сонголт энэ төр айгу хоногшхоор санагдчихсэн. Тэгэхээр таны одоо удирдах байгаа бизнесээ эхлүүлсэн энэ санаа болоод энэ нэр логоны талаар эхлээд ярилцъя гэж бодож байна. За бизнес гэдэг маань өөрөө амар өргөн сэдв шүү дээ. За зөвхөн брэнд нэрэн дээр ихэд л маш их заадарна. Тэгээд манайхыг бас бизнес байгуулахыг сонирхдаг олон хүн сонсдог гэдэг утгаараа яг брэнд нэрээ яаж сонгож исэн бэ? Брэнд нэрэн дээр өөрөө айгүй олон шалгуур байдаг шүү дээ. Эргээд санахад амар байх ёстой, хамгаалж болох үз байх ёстой. За тэгээд бусдад бас таатай сэтгэл төрүүлээ тухай бараа бүтээгдэхүүн үйлчлэгээнийхээ тухай тодорхой мессежийг бас өгч ирэх ёстой ч гэдэг юм уу. Айгүй олон ийм шалгуурууд байдаг. Та яг Booklog гэдэг нэрийг яг яаж сонгож ивэ? За Booklog гэдэг нэрийн ард бас нэлээд түүх байгаа л да. Одоо бүр ярих юм бол одоо миний номтой анх нөхөрлөж ирсэн тэр цагаас бараг эхлэх байх гэж бодож байна. Booklog гэж яг юу гэсэн үг юм ингээд асууад. Тэгээ Booklog гэдэг нь бол Books and Logistics гэсэн үгний товчлол. За тэгэхээр нэг энэ бизнесийн санааг ярихын тулд одоо миний бараг өмнөх түүх маань бараг номтой нөхөрлөж эхэлсэн түүх маань яригдах гэдэг. Би болохоор ер нь 10 жилээс эхлээд номноос салдгүй ялангуяа нөгөө орос хэлний олимпиадад ордог байсан. Орос хэл гадаад хэл маш их сонирхдаг хүүхэд байсан. Тэгээд тэр үеэс эхлээд байнга хаач явсан нөгөө словар бидээ авч явдаг. Орос хэлний словарч нэг тийм амар зузаан амар хүнд ном байсан биз дээ. Тий, тэр үед чинь бүр айгүй зузаан ном. Тэгээд тэрээга бүр байнга хаач явсан цуг гэдэг шиг тий. Байнга авч явдаг. Одоо айл руу зочлохтой хүртэл тэрээга авч явдаг. Ер нь ингээ номтой нөхөрлөж өссөн. Одоо болтол байнга нэг номтой, ажил дээрээ ч нэг номтой, гэртээ ч нэг номтой. Тэгвэл номыг мэдээж анханасаа нөгөө бизнес энэ чиглэлээр бизнес хий гэдэг зорилгоор л уншиж байгаагүй. Мэдээж өөрийгөө хөгжүүлэе, гадаад хэл сурах гэдгээр анх номтой одоо найзалж эхэлсэн гэх юм уу. За яг энэ бизнесийг бол би удирдлагын академийн магистрийн зэрэг хамгаалаад дуусж байгаа яг тэр үеэс эхэлсэн. За яг юу болсон бэ гэхээр би урд нь нөгөө хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгсчөөд гадагшаа гэр бүлийн ажиллаар явж исэн. Тэр үедээ гадаад хэл анх нөгөө Франц явъя гэж зорж исэн байхгүй. Гэтэ эхлээд Англид очив. Тэгээд тэр үедээ нөгөө Франц хэл сурах шаардлагатай болсон. Тэгээ Франц хэлээ ингээд судалж явж байхдаа монгол хэл дээр Франц хэлний ном ерөөсөө байдгүйсэн байхгүй. Тэгээ олддгоо. Тэгээ дандаа нөгөө Франц хэлээ сурахын тулд англи хэл дээрээс одоо мэдээлэлүүд хайгаад англи хэл дээрээс одоо Франц хэл сурдаг байсан гэх юм уу. Тэгээд нэлээд олон материалууд цуглуулад явж явах үедээ ер нь би одоо энэ Франц хэлийг монгол хүмүүст зориулсан нэг тийм ном гаргая гэж бодоод одоо өөрийнхөө асуудлаас одоо надад ийм тулгарч байгаа одоо Франц хэл судлыг гэсэн монгол хүмүүс зөндөө байдаг бах. Тэднэр зориулсан нэг юм ном хэрэгтэй юм байна гэсэн асуудал олж хараад энэ асуудлыг шийдэхин тулд өөрөө нөгөө англи хэлнийхээ материалуудыг монгол хэл рүү орчуулад тэгээд нөгөө Франц хэлний одоо
сургагчийг орчуулж гаргаж ирсэн байхгүй. Өөрөө нөгөө судлах явцдаа. Тэгээ одоо нэг сумаар 2 туулаа буутсан гэж ойлгож байна. Наад түүх чинь үнэхээр сонирхолтой байна. Та тухайн одоо он цагийнх нь хугацааг хэлвэл энэ хэдэн онд болсон үйл явдал вэ? За одоос бараг 16 7 жилийн өмнө болж исэн үйл явдал. Тэгээд тэр үеэс эхлээд яг би өөрөө ном эхлээд Франц хэлний сургавчиг гаргаад тэгээд дараа нь би нөгөө 10 жил байхдаа орос хэл судалдаг байсан. Тэгээд бас орос хэлний тийм ном гаргая гэж бодоод тэгээд эхлээд Франц хэлээ гаргачаа дараа нь орос хэлний сургавчиг гаргаж ирсэн. Тэгээд дараа нь англи хэлний сургавчиг гаргаж ирсэн. Ингээ 3 хэлний сургавчиг англи хэлнээс орчуулж гаргаж ирсэн гэсэн. Тэгээд би өөрөө ингээд орчуулж гаргачаад дараа нь Монголд ирээд нөгөөтгөө одоо номын дэлгүүрүүд өгөөд борлуулдаг байсан. Тэгвэл яг номын дэлгүүрийн борлуулалт бол яг нэг тийм сайн бол байгаагүй. Ерөнхийдөө яг ингээ яваад идэг гэсэн. Гэхдээ тийм сайн хэмжээнд бол байгаагүй. Тэгээд би нөгөө удирдлагын академид магистра сурж дуусчаад бизнесийн удирдлагын магистр болчлаа шүү дээ. Би ч өөрөө бас нэг ингээд бүтээгдэхүүн байгаад шүү дээ. Ингээд борлуулах 3 номтой болсон. Тийм учраас өөрөөсөө ингээ асууж үтсэн л дээ. Би ч одоо бизнесийн удирдлагын магистр болчлаа. Тэгэхээр өөрийнхөө номыг яаж борлуулах вэ гэд бодож үтсэн. Тэгээд сошиал орчин нэлээ ашиглаад 3 номоо өөрөө сошиалоор ингээд борлуулсан чинь айгүй сайн байсан байхгүй юу? Нөгөө юу номын дэлгүүр цаашаа болцсон байхгүй юу? Тэгээд тэрэндээ айгүй урамшаад нөгөө номоо хүмүүст хүргэж өгөх шаардлагатай болсон. Тэгээд нөгөө хүргэлтийн компанитай тухайн үед нэг хүргэлтийн компанитай гэрээгээд ажилласан. Тэгсэн чинь тэндээс бас айгүйх асуудлууд гарч ирсэн. Нөгөө номын маань цагт нь хүргэж өгдөггүй. Нөгөө ном захиалсан хүмүүс маань ном маань хайччихваа гэд надаас нэхэд идэг тий. Айгүйх асуудал гарч ирсэн. Тэгээд би тэр компанид нэг 2-3 сар ажиллаад сүүлдээ яагаад энэ асуудлыг би ингээд логикоор ботхоор айгүй амархан ингээд тэр асуудлыг ингээд шийдээд тэр хүрээлтийг айгүй шуурхай хийчих болохоор санагдаад байхад тэд нар яагаад бүхэл бүтэн компани жиж энэ асуудлыг ингээд айгүй асуудалтай хийгээд аа юм бэ гэж бодоод тэгээд за би ер нь номынхаа хүргэлтийг өөрөө ингээд нэг хүргэлтийн жолооч хөлсөж аваад хийлгэе гэдэг нэг хүргэлтийн жолоочтой болж ирсэн. Тэгээд явж байгаад би ер нь энэгээрээ ер нь цаашаа компани байх үлээ гэдэг. Тэгээд ингээд ном зардаг, тэгээ хажуугаар нь хүргэлт хийдэг. Ийм одоо над дээр одоо гарсан одоо асуудлаа би одоо шийдэх замаар одоо энэ санаагаа олсон гэх юм уу. Тэгэж анх санаа маань гарч ирсэн. Тэгээд Books and Logistics гэд нэр өгөө тэр хоёроо товчлолоор нь Booklog гэж нэрлэжсэн. Тэгээд ер нь түүхэн гэх юм бол одоо ийм байна. Тэгэхээр брэнд нэрийн тухай дахиад асуучих гэж бодож байна. Book and Logistics гэдэг эндээс ингээ үүсмэл нэр үүсэж штэ. Book-н дээр Logistics-ийн LO гэдэг нэг одоо 2 үсгийг нэмчихээр одоо тийм үүсмэл нэр болоод би одоо 2 жилийн өмнө анх Booklog-ын талаар олж мэдчихэхэд бол ингээ нэрийг нь бол дороо тогтоочж байгаа байхгүй. Тэгэхээр брэнд нэрэн дээр нөгөө нэг эргээд санахад амархан байх хэвээр тухайн бүтээгдэхүүн бараа үйлчлэгээтэйгээ утгын хувьд ингээд бас тий цаагаараа утга мессежийг илэрхийлж явах хэвээр за хамгаалж болох үс байх хэвээр гэдэг одоо брэнд нэрэн дээр бол их олон шалгуур байдгийн байлээ. Тэгэхээр энэ дээр бол би танай Booklog гэдэг нэрийг бол үнэхээр энэ шалгууруудыг нэлээд сайн хангасан юм байна гэж бол харсан. Тэгээд өнгөний сонголт, үсгийн фонтны сонголт гээл нарийн зүйлсийг ярих бах. Та яг энэ логогоо брэнд нэрээ одоо сонгох бүтээх тал дээр туршлаасаа ярихгүй юу? Ер нь ямар процесс болж өнгөрөв? Би ямар ч гэсэн би ингэ ном зардаг. Тэгээд ийм логистик хосолсон бизнес хийх юм байна гэж бодоод миний одоо энэ юу маань айгу амархан Booklog гэдэг нэрийг олцсон л да. Тэгээд тийм олон одоо асуудал ч юм уу олон нэрнээс ингээд сонгох шаардлага байгаагүй. Ер нь айгүй ойлгомжтой байсан. Books and Logistics гэдэг 2 үгнийхээ одоо юуг нийлүүлэхээр Booklog болцсон байхгүй айгүй амархан. Тэгээд сонсоход ч гэсэн айгүй эвтэйхэн болцсон. Тэгээ манай төрсөн дүү маань бас нөгөө нэг дизайнын чиглэлээр ажилтдаг хүн байдаг учраас дүүтэйгээ зөвлөлдөөд дүүгээсээ надад нэг лого гаргаж өгөөч гэдэг. Тэгээд дүү маань ер нь тусалсан. Одоо лого гаргахад мэргэжлийн одоо дизайнер хүн учраас надад 2-3 санал тавиад тэгээд хамгийн хайтаахны бид хоёр ярьж байгаа л ер нь сонгоцсон доо. Та ингээд бизнесийн санаагаа яаж олсон түүхээ манай сонсогчтой хуваалцлаа шүү дээ. Тэр бол яг л хамгийн бодиттой, амжилттай явж байгаа ялангуяа бизнесүүдийн
түүх байдаг. Яг тэднэртэй бол нийцс чинь гэж харж байна. Харин яг одоогийн байдлаар та ийм логистикийн компанийг одоо гүйцэтгэх захирлаар удирдах авч явж байна. Үүн дээр гарч байгаа хамгийн бэрхшээлтэй зүйлсүүд юу вэ? Одоо Монголд бол нэлээд олон зэрэг олон янзын логистикийн бизнесүүд зэрэг хөгжөөд ийн гэж харж байгаа. Тэгээд яг энэ одоо цаг үеийн байдлын маркет ямар байна? Айгу өрсөлдөөнтэй талбаруудын нэг болоод хувирж ах шиг байна. Та энэ тал дээр харж байгаа зүйлээ хуваалцахгүй юу? Тэгээ асуудал гэдэг бол маш их байгаа. Компани одоо ингээд цаашдаа ингээд амжилттай ингээд явах үндс нь бол ер нь одоо тэр компани тухайн асуудлыг шийдэж чадчихэв үгүй юу гэдэг дээр байд юм болоо. Ер нь тэгээ бизнес эхлүүлэн бизнес гаргана гэдэг чинь ямар нэг асуудлыг шийдэж байгаа өөрөө процесс шүү дээ. Тэгэхээр одоо ер нь бизнес хий гэж бодож байгаа хүмүүс ч гэсэн зүгээр бизнес санаагаа аль болох практикаас олвол илүү амжилттай болох магадaltaй гэж бодоод зүгээр онлоор биш те практикаар яг практик дээр бид нарт ямар асуудал тулгарч байна. Тэгвэл энийг илүү оновчтой яаж шийдэх үү гэдэг дээр төвлөрөх юм бол илүү амжилттай санаа одоо олох магадaltaй юм болов гэж бодоод байгаа. За манай нөгөө логистикийн салбар чинь болохоор зүйрлэх юм бол дэд бүтцэн хөгжөөгүй байгаа салбар байхгүй. Одоо намайг аль 16-7 жилийн өмнө Англид байж хахад би очиод Англид очиод айгу гайхчихсан байхгүй. Яаж гэсэн гэхээр нөгөө хаалгаар ингээд айгүйх нөгөө цагтлууд орж ирдэг. Нөгөө бид нарын бүр нэг багтаа нэг хардаг байсан нөгөө ил цагтлууд байдаг штэ. Тэр чинь бид нар бүр мартцсан байхад Англид очисон чинь айгүйх цагтл ирдэг байсан бүр гайхаад. Тэгээд нөгөө шууд ингээ айл болгон нөгөө кодтэй тэнд чинь тэгээд шууд ингээ айл болгон шууд ингээ хайрцагтай хаяг нь айгүй тодорхой тий. Тэр айлд одоо илгээмжирлэхээр шуудангийнх нь хайрцагт нь хийгээд орхиход ямар нэгэн тий хулгай ч юм уу тийм асуудал маш бага гэд нөгөө нэг аль 15 20 жилийн өмнө очиход тэнд бүр хамаг юм шийдэгдсэн байсан байхгүй. Одоо GPS гэхэд одоо тэнд бүр утгаараа хэрэгждэг байсан. Намайг нөгөө ийшээ тийшээ. Би Англи, Франц хоёрын хооронд бас нэлээд машинаар их явдаг байсан. Тэгэхэд одоо Англиас Франц руу очиход Францын хаягийнхаа одоо кодыг хийхэд GPS бүх бараа одоо зүүн одоо чигээрээ бүх юм ингээд заагаад ямар ч төөрх асуудалгүй хоёр улсын хооронд аялаж болдог гэсэн. Монголд бол одоо ямар ч тийм боломж байхгүй. Одоо болтол хаягжилт байхгүй. 57 дугаар байрны хажууд одоо 30 эдгээр байр ингээд зэрэгцээ байж ах жишээтэй тий. Ямар ч хаягжилт байхгүй. Тэгээд шуудангийн тийм одоо дид үтсэнд хөгжөөг байгаа гэх юм. Тэгээд хүмүүс бас нөгөө хүргэлтийн үйлчлэгийг бас хүлээж авах тэр сэтгэлгээний хүртэл гүйцэд хөгжөөгөө байгаа. Маш олон асуудал байдаг. Гэхдээ мэдээж хэрэг бид нараа одоо асуудлуудыг одоо шийдэх талаас нь явж байгаа, ажиллаж байгаа. За яг дэд үтсийн хувьд бол ийм байгаа. Дотоод асуудал гэх юм бол ер нь хамгийн том асуудал хүнтэй холбоотой байдаг. За ажлын процессыг бол шийдээд процессоос үүдэж байгаа асуудлыг бол яаж хийж байгаа шийдэх бол боломж байдаг тий. Харин одоо миний хувьд бол одоо хамгийн их тулгардаг асуудал хүнд хэцүү зүйл нь бол одоо хүмүүсийг удирдах гэх юм уу. Одоо манай компани 20 орчим ажилтнтай. Өмнө нь бол тэгж хүн удирдахжсэн туршлага маш бага. Тийм учраас нөгөө хүнийг удирдах тал дээр бол нэлээх асуудлууд бол гардаг. Тэгэхээр баг одоо хүн удирдахын тулд баг сэтгэл зүйчээр сурах гэж байгаа юм шиг сүүлдээ баг сэтгэл зүйчээр сурдаг юм билүү гэсэн бодол хүртэл төржилсэн тий. За хүмүүлэгт сурсан шүү дээ. Хүмүүлэгт ямар чиглэлээр суралцсан бэлээ? Хэлээр үү? Хүмүүлэгт би 2 давхар мэргэжлэр. Нэг нь бол англи хэлний орчуулагч. Тэгээ нөгөөх нь болохоор олон улсын худалдаа гээд 2 мэргэжлэр сурч исэн. Тэгээд хүмүүлэгт сураад гадагшаа гадаадад амьдарч байгаа буцаж ирээд Монголдоо удирдлагын ихтэй амьд орсон шүү дээ тий. Тэгэхээр ер нь хэлний чиглэлээр худалдааны чиглэлээр сурчаад тэгээд бизнесийн чиглэлээр сураад төгсөх үедээ бол бизнесийн санааг олсон юм биш үү? Тэгэхээр ер нь одоо яг энэ бизнес рүү орно гэдэг бол их таны хувьд сая түрүү сонслоо их цөөнгө олон жилийн процесс явсан юм байна. Таны хувьд Англи, Орос, Франц сурагчдыг гаргаж ирснээс гадна хамгийн сүүлд гардаж хийсэн ажлуудын нэг нь Profitable-ийн Art of Thinking Clear буюу монголоор цэгцтэй сэтгэх урлаг номыг орчуулж редакторлж гаргасан байсан тий. Энэ номыг бас би өөрөө уншаад тухайн үед энэ яасан
олон талын нөгөө cognitive одоо biasуд буюу нөгөө төсөөллийн гажууд л байдаг шүү дээ. Сэтгэлгээний гажуудлуудыг цэгцтэйгээр тайлбарласан ном байсан. Тэгээ та энэ номыг орчуулсан талаасаа тэгээд эндээс бас нэг зарим нэг гажуудлын талаар та дурдсан байсан шүү дээ. Яг өнөөдөр жишээ нь өөрийн чинь бизнестэй холбоотой ч юм уу яг тэндээс нэг дурдах жишээ байгаа бол бидэнтэй хаваалцахгүй юу? Тэгээ би нөгөө анх энэ номыг өөрөө нөгөө англи хэл дээр нь уншичаад ямар хэрэгтэй ном бэ? Ялангуяа одоо манай монголчуудад ямар хэрэгтэй ном бэ? Нэг заавал орчуулах хэрэгтэй юм байна гэж бодоод орчуулж ирсэн. Тэгэхээр нөгөө манай монголчууд ч ингээд юмд айгүйх тууширдаг ингээд өөр ингэсэн үзэл бодолгүй эсвэл хэн нэгэн одоо мэдээгээр нэг хүн юм хэлжүүл нөгөөтгийн шууд хүлээж аваад одоо тэр нь зөв гэд ойлгочдөг айгүй тийм сэтгэх явцтай гажуу одоо юугаар бол cognitive bias гэдэг англиар ийм асуудлууд нэлээд их үүсдэг юм шиг надад санагдсан. Тийм учраас монголчуудад энийг заавал орчуулж энийг уншуулах хэрэгтэй юм байна гэсэн бодол над түрүүд анх орчуулж исэн. Энэ ном бол нөгөө cognitive bias гэдэг чинь одоо хүн болгон одоо өдөр тутмын амьдрал бизнес дээр хүн болгоод байнгын шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Бидний шийдвэр гэдэг чинь өөрөө бидний амьдралын одоо чанарыг тодорхойлж байгаа. Одоо сайн шийдвэр гаргах юм бол бидний амьдрал дагаад сайн байна те. Муу шийдвэр гаргавал муу байна гэхээр тэгэхээр нөгөө шийдвэр гаргалтыг чинь яавал зөв байх вэ те. Бид нар энэ зөв шийдвэр гаргахдаа яагаад алдаад идэв, юун дээр алдаад идэв гэдгийг л логикоор айгу ойлгомжтой гаргаж өгсөн юм л доо. За энэ Rolf Dobelli гэдэг нэг ном яаж унших уу гэдэг талаар айгу гоё зөвлөгөө өгсөн бидээ. Өөр дээр нэлээ хэрэгжүүлдэг. Тэг хүмүүс ч гэсэн аюу хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Юу гэхээр бид нар ч одоо ингээд ном одоо худалдаж авсан номоо заавал уншия гэл заавал дуустал ингээл уншдаг шүү дээ тий. Гэтэ ер нь бол энэ хүний хэлж байгаагаар бол бид нар одоо 30 хүртлээ ч юм эсвэл 35 хүртлээ одоо номыг голлолгүйгээр шилэлгүйгээр одоо бүгдийг ингээд уншаад за тэгээ ер нь ном гэдэг чинь ийм юм байна те уран зохиолын ном, хувь хүний хөгжлийн ном ялгаагүй. Номын одоо нэг дундаж стандартыг ингээд өөрийнхөө хэмжээнд тогтоогоод тэгээд 35-аас хойш бол тэр стандартаасаа давсан номоо л унш гэсэн зөвлөгөө өгд юм байлээ. Яа тэгэхээр шинэ ном аваад нэг 10 минут зарцуулаад те эхний хэдэн хуудсыг уншаад за энэ ном сайн ном байна уугүй байна уу гэдгийг чиний стандартаас дээшээ ном байна уу гэдгийг тодорхойлоод хэрвээ дээшээ ном байх юм бол тэр номыг уншиж болно гэсэн шийдвэрийг гаргаарай гэж зөвлөсөн байдیں۔ Тэгэхээр одоо авсан ном болгоно уншаад чиний хайрын цаг чинь явж магадгүй шүү. Гэтэ 35 хүртлээ бол ямар ч ном ингээ голлогүйгээр уншаад ингээ стандарт тогтоочих өөртөө. Тэгээд тэрнээсээ давсан номоо ингээ 35-аас дээш мэдээж бидний амьдрал хязгаартай шүү дээ. Тэгэхээр заавал авсан юм чинь уншиж дуусгах ч гэдэг юм уу те. Стандарттай бай, цаг хугацаанд хайртай бай гэдэг зөвлөгөө өгсөн байдیں۔ Тэгээд тэрнээс хойш би бас одоо ном авчаад эхний хэдийн хуудсыг уншаад таалагдахгүй бол нөгөө орхих зоригтой болсон гэх юм уу. За би мөнгө төлөөд авсан юм чинь уншиг гэсэн биш те. Бас өөрийнхөө цаг хугацааг хайрлаж сурсан юм. Энэ зөвлөгөө нь аюу таалагдчихсэн тий. Илүү ухаалагаар ном унших чадварт суралцах шаардлага хэрэгцээ гардгаа гэж хэлээд байна л. Тий. Тэгээ ер нь ингээд одоо энэ номон дээр ч гэсэн байт юм л да. Хүн ингээд нэгэнт би ингэсэн юм чинь одоо нэгэнт би энэ ажлыг хийгээд нэг 5 жил болсон юм чи тий. Би цаашаа ч гэсэн одоо ингээд хаяхан цаашаа ингэдэм юм уу тий. Ер нь нэг ямар хувийн эсвэл бизнесийн асуудлуудаар иймэрхүү хандлага гаргадаг шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бас ухаалагаар шийдвэр гаргах юм бол яаж гарах ёстой вэ гэхээр энэ ажлыг би 5 жил хийсэн гэдэг чинь бол ер нь чиний шийдвэрт нөлөөлөх ёсгүй гэж байгаа юм л да. Юу нөлөөлөх ёстой вэ гэхээр энэ ажлыг хийгээд би ирээдүйд сайхан байж чадах уу, аз жаргалтай байж чадах уу, эсвэл ашгаа өгөх үү гэдгийг л бод. Ирээдүйд өгөх нэг өөр өгөөж ийн бод гэдэг аахгүй. Тэрнээс шалтгаан шийдвэрээ гаргаа. Тэрнээс одоо өнгөрсөн тэр хэдэн хугацаа зарцуулсан, хэдэн төгрөг зарцуулснаа ерөөсө шийдвэр гаргахтаа битгий бодож байгаарай гэж зөвлөлтэй. Тэр ер нь иймэрхүү маягийн ийм нэг логиктэй те нэг юмыг нөгөө талаас нь харсан зөвлөгөөнүүд аяух байдаг. Тэр нь аягүй сонирхолтой. Энэ зохиолчийн дараагийн ном Сайхан амьдрах урлаг гэд бас хэвлэгдсэн байсан. Тэрийг ч гэсэн би уншижсэн. Тэрэн дээр бас нэг ер нь ингээд альва юм гэдэг чинь дандаа хоёр талтай. Бид нар ингээд нэг талыг хараад ингээд амьдраад байдаг. Нөгөө талаас нь нэг хараад үзээч. Тэгэх юм бол бас илүү зөв шийдвэр гаргах юм байна гэдэг тал дээр нэг аюу тийм логикийг амьдралтай холбоцсон гэх юм уу тийм ном гаргадаг хүн байдээ.
Тэгэхээр чинь би хувь дээр авч үзэхэд би одоо медиа салбартаа 10 гаруй жил ажиллажлаа. Ийм удцсан юм чи одоо солиоч гэдэг юм уу те. Хүн тэр ажилласан хугацаан дээр ингээд үндэслэх юм бол айгу тэнийг шийдвэр болохоор байна шүү дээ. За жишээ нь подкастер аваад үзэх юм бол хитэн амжилттай яваа подкастыг үзэл сонсоод за подкаст ашигтай юм байна. Би хийж чадах юм байна. Хийгээл. Зөвхөн амжилттай жишээг хараад хийчихээр цаана одоо алдсан, бүтлгүүдсэн маш олон жишээ юмуд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг харахгүй цүнийг тал руу хэлбиж бодоод шийдвэр гаргах юм бол бас хэрэгсэл өндөр байдаг юм байна гэдгийг эндээс бол харж ин л та. Тийм наадах чинь нөгөө ийм жишээ дээ шүү дээ. Хэрвээ чи одоо хөгжмийн зэмсгээр хичээллээд амжилт гаргая гэж бодож байгаа бол одоо төгөлдөр хуур хийлэр битгий хичээллээрэ гэж. Яагаад тэгэхээр нөгөө нэг одоо төгөлдөр хуур хийлэр маш амжилттай нэг 2 3 хүнийг хараад тим шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Хүмүүстэй энэ төгөлдөр хуур чи одоо хийлч дэгийг хараад ч юм уу дээг шиг болъё гэдэг одоо хичээлдэг те. Гэтэл одоо энэ 2 зэмсгээр хичээлдэг хүний тоо маш их байд юм байна л да. Дэлхийд даяар тэрнээс нөгөө нэг амжилт гаргах магадлал нь амар бага, маш бага. Тэгэхээр нөгөө амжилт гаргах магадлалыг нь бас ингээд тооцоолж үзэх хэрэгтэй. Ер нь юмны магадлалыг айгу харах хэрэгтэй байна л да. Бид нар нөгөө магадлалыг ерөөсөө мэддгөө хийлч дэгээл ингээд зурагтаар аваад амар гоё хөгжим дараал те хүмүүсийг уяраагаал гэдэг. Тэрийг харжаал ер нь хийлч болъё гэдэг те. Дээрээс нь одоо миний хувийн зүгээс хамгийн их өөртөө хэлэх дуртай зөвлөгөө би хин нэгэнд хэлэхээсээ илүү хүн болгоны өөрийн нөхцөл байдлаандаа өнөөдөр магадгүй таны ч юм уу те бидний ч юм уу эсвэл өөр хин нэгэн алдартай хүний хэлж байгаа ишлэл болон зөвлөгөө заавал өөртөө чинь наалдах ёсгүй. Батцэгчээс бас нэг зүйлийг сонирхолтой байх болов гэж одоо тасамаар байна л да. Таны хувьд болохоор гэр бүлтэй бас 3 бага насны хүүхдүүдтэй дээрэс нь бизнес өдөртөж авч явж байгаа. Тэгээд яг ингээд харахаар одоо альч нийгэмд дан ганц Монгол гэлтгүй эмэгтэй хүний хувьд бол хамгийн их одоо ачааллууд ирдэг гэр орны нөхцөл одоо орон гэртэй ч гэсэн гэр бүлийн харилцаанд ялангуяа хүүхдүүдийн тоо нэмэгдэх тусам ээж аавуудын ачаал ихсдэг байх. Тэгээ таны хувьд ингээд 3 хүүхэдтэй дээрэс нь бизнес авч явж байгаа. Энэ бүгдийн балансыг ер нь яаж тэнцвэржүүлж өөртөө зарим үед өөртөө цаг гаргах шаардлага гардаг тий. Энэ бүгдийг яг одоо өөрийнхөө хувийн философийн зүгээс юуг хамгийн чухалчилж авч үзтiin яавал илүү энэ бизнес болон гэр бүл өр хүүхдүүдэд илүү тэнцвэртэй авч явдаг вэ? За баярлалаа. Сонирхолтой асуулт байна. Манай 3 чинь бас хоорондоо айгүй ойрхон насны зөрүүтэй. Миний хувьд бол яг хүн хүний хувьд өөр л ахaltaа. Зүгээр яг миний хувьд бол ер нь амьдралынхаа одоо нэг балансыг хадгалах тал дээр нэлээд одоо чухалчилж авч үздэг гэх юм уу. Одоо аль нэг тал руугаа хит их хэлбэх дургүй гэж. Одоо эсвэл яг хүүхдээ хараад баян гэртээ суудаг ч юм уу. Эсвэл зөвхөн ажил гээд эсвэл одоо өөрийгөө бүр хаяад ч юм уу те. Аль нэг тал руугаа ер нь нэг тийм хэлбэх дургүй аль болох боломжоор аль нэг нь тэнцвэртэйгээр авч явах хичээдэг гэх юм уу. Ажил дээр ер нь нөгөө миний ажлын цаг болохоор өглөө ажил дээр нэг 7:30 гэж очиод тэгээд 12:30-аас 1:30 хооронд ерөнхийдөө би ажиллаа хийгээд дуусгачихдаг байхгүй. Тэгэхээр тэрнээс хойш бусад юмдаа цагаа гаргадаг. Гэр бүл бас өөртөө, найз нөхөдтөө гээд өөрчнөө юмнууд байгаа шүү дээ. Өөрийнхөө сургалт, хөгжилт одоо юу гэдэг тэр болгондоо цаг гаргахыг хичээдэг. Тэгвэл бас гэхдээ яг хүн хүний сонирхол өөрлөлтөө миний сонирхол болохоор ийм баада зарим хүмүүс л яг амар гоё ээж байгаа л хүүхдүүдтэйгээ байхаар зөвхөн гэр бүлээсээ гоё энерги аваад тэндээ аз жаргалтай байдаг ээж нар зөндөө байдаг. Тэд нар бол мэдээж өөрөө аз жаргалтай бид нарын зорилго чинь аз жаргалтай л байх гэдэг байгаа шүү дээ тий. Тэрнээс тэгэхээр нөгөө тэр хүмүүс маань тэрнээсээ ингээ гоё аз жаргалтай байвал тэр бол бас болно шүү дээ. Миний хувьд болохоор заавал нэг өөрөө бас ингээд юм хийгээд ажил төрөл хийгээд хөгжиж твшээд байвал бас жоохон аз жаргалтай болчих гэдэг тийм үү. Тийм байдаг. Зарим эмэгтэй хүмүүс чинь бас заавал ингээ хүүхд гаргахгүй те карьераас ингээ аз жаргалаа авдаг хүмүүс ч бас байгаа шүү дээ. Тэгэхээр хүний хувьд янз байх гэж бодоод байгаа. Таны хувьд бол ер нь альч тал руу хитэх хазаахгүй бүгдийн тэнцвэртэй авч явах нь илүү
урт хугацаанд Тэгээ яг зарим ээж нар бас ингээд анзаараад хахад хитрхи хүүхэд гээд бас өөрийгөө орхих ч юм уу те. Тиймэрхүү хандлагууд нь бас нэлээд гардаг шүү дээ. Тэгээд тэрийг бас ингээд бодохоор хүүхдүүд нь бас тэрэндээ ингээд стресстэй ээж нар байгаад байдаг байхгүй юу? Хэрвээ тэгж стресстэй даавал нөх хүүхдүүд нь стресстэй ээжтэй байх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр талаасаа бас ингээд жоохон хараад өөрийгөө аль болох стрессгүй өөртөө бас цаг гаргаж байгаарэ гэж хэлмээр санагдаад дээ. Би саяас таны яриан сонсчлаа. Та 7:30 гээд ажил дээр очдог. Би бас айгуу төстэй 7 молоо гээд ажиллаа эхлүүлчихдэг. Тэгэхээр айгуу даваа талтай байдаг шүү дээ. Өглөө төвжихгүй. Эрт ажил дуусахаар ахаа дараагийн юмдаа шууд анхаарлаа хандуулаад шилжүүлээ явчихад их даваа талтай байдаг. Тэгэхээр таны хувьд бол нэлээд эртэж хүн юм байна. За тэгээ мэдээж гэр бүл ажил бизнес байна. Хажуугаар нь хүн өөрийгөө бас хөгжүүлэхэд айгу төлөвлөгөөтэйгээр зорилготойгоор цаг гаргах хэрэгтэй те. Би бол тэгж ойлгодог. Тэгэхээр таны хувьд одоо бизнесийн процессыг сайжруулах тал дээр өөрийнхөө бизнес зах зээлийн талаарх мэдлэг, за мэдээж удирдах ур чадвар гээд өшөө илүү сайжруулахад яг юун дээр анхаарч яаж цаг гаргаж ажиллаж байна? За нөгөө удирдагч хүн бизнес авч явж байгаа хүн бол өөрийгөө хөгжүүлэх дээр заавал цаг гаргах хэрэгтэй гэж боддог. Ялангуяа ном унших ч юм уу те эсвэл янз бүрийн ингээд сургалт, менторинг хөтөлбөрүүдэд хамрагдах гэдээ маш их боломжууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг ашиглаж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө компани маань хөгжихгүй шүү дээ. Би өөрөө хөгжихгүй бол компани маань хөгжихгүй те. Би энэ тал дээр бол ер нь нэлээд анхаардаг гэж хэлж болно. Хаан сургалт байна. Тэнд очиод сууж идэг. Тий. За тэгэхээр бизнесээ автоматжуулах одоо процесс хин нэг одоо удирдлагаас ганц хамаардаггүй эсвэл хин нэгэн түлхүүр ажилтнаас хит их хамаарахгүй байлгах тухай ойлголт яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь энийг яаж одоо бизнес процессоо илүү ингээд төгөл төршүүлж ийн яг ингээд та өөрөө суралцаад газар дээр яг тэрийг хийгээ явж байгаа хүний хувьд таны туршлагаар асууя л да. Одоо байгууллагын захирал нэг амар их оролцоо байсан байгаагүй ингээд нэг тийм дугуй эргэж их хэвээр гэж төсөөлөхөөр тэр хүмүүст одоо яг тэр ажил үргийг гүйцэтгэж байгаа хүмүүст яг тэр зарчмыг ойлгуулах дээр нэлээд хүндрэлтэй байдаг шүү дээ. Байнга л одоо сургалт автах хэвээр гэх нэг тэр хүмүүсийн за яг ойлгочлоо гэхэд бас л тэгэл хандлага гэл нөгөө хүмүүсийн ажилдаа хандж байгаа хандлага гэд олон л асуудал байдаг баг. Тэгээ энийг ингээ базаад хэлэхээр таны жишээн дээр юуг онцлохоор байна? Энэ талаар ер нь ингээд судлаад хахаар ер нь хамгийн гол нь юу яах хэрэгтэй юм бэ? Одоо бизнесийнхаа процессыг маш сайн тодорхойлж чадах хэрэгтэй юм лээ. Одоо манай бизнес яг ямар процессор явагдаад байна те? Хаана эхлээд хаана дуусаад байна? Хаана асуудал гараад байна гэдэг дээр нэлээд сайн шинжилгээ хийгээд одоо тэр процессыг хамгийн сайнаар хийх тэр практика одоо бичгээр болгох ёстой юм байна л да. Тэгжээж нөгөө систем маань бүрдэн энийгаа ингээ заавал нэг өдөр суугаад хийх биш юм. Байнгын өдөр тутамдаа за яг одоо утсанд хариулах процесс гэж байгаа шүү дээ. Одоо утсанд хариулж байгаа одоо нэг үйл явцтай. Тэгвэл энэ утсанд одоо яг яаж хариулвал те ийм асуултанд ингэж хариулвал одоо манай компани хувьд хамгийн сайн байх вэ гэдгээ тодорхойлоод тэрийг одоо үгээр илэрхийлээ цаасан дээр болгохыг системжүүлэх гэдэг юм байна л да. Тэгжээж нөгөө компани маань миний толгоонд байгаа мэдлэгийг цаасан дээр буулгаж аваад тэгээд тэр одоо ажил бол тэр хүнээс тусдаа одоо миний толгооноос тусдаа цаасаар одоо ингээд баталгаажж байгаа хэрэг гэж ойлгоо. Одоо тухайн хүн одоо гол ажилтан ч юм уу хин нэгэн ажилтан чөлөө аваад корона тусаад ингээд байхгүй ажлын байран дээр ирэх боломжгүй үед тухайн цаасыг нь хараад яг тэр хүний хэмжээнд яг тэр туршлагатай ажилтны түвшинд тухайн ажлыг гүйцэтгэж чадчих юм бол тэр компани одоо системсэн компани гэж ойлгож болно гэсэн. Одоо жишээлх юм бол хин нэгэн ажилтан өнөөдөр байхгүй за тэрийг өөр хүн орлох шаардлага гарна шүү дээ тий. Тэгэхээр нөгөө орлож байгаа хүн маань одоо тэр яг үндсэн ажилтнгийн хэмжээнд ажиллах тэр боломжийг л хангах гэдэг юм л да. Одоо ингээд дугуй ирэх гэдэг шүү дээ тий. Яг ийм асуудалд саяхан манай өнгөрсөн намар манай ажил дээр болчихсон байхгүй. Яг манай гол ажилтан маань хүүхдээ 1-р ангид ороод хүүхдээ одоо зөөх шаардлага гараад ажлаас гарах шаардлага гараад яг манай гол хамаг юм хийдэг байсан хүн маань тэгээд тэр ажилтан гарснаар бас ингээд компани ингээд дотоод юунд ингээд доголдол үүсэж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш би энэ дээр нэлээд анхаарч эхэлсэн. Яг тэр хүний хийж
чадж байгаа юмыг дараагийн хүн яг тэр түвшинд яагаад хийж чадахгүй байна вэ гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад за тэр хүн энэ ажлыг яг ингэж ийм дараалалаар ингэж хийдэг байсан байна гэдгийг нь цаасан дээр буулгаад тэгээд нөгөө хүндээ ингээд дараагийн хүнд ингээд өнгөд нөгөө ажил маань илүү айгу амархан болж ирд юм байна л да. Тэгэхээр энийг одоо утсанд хариулах гэдэг чинь бол зөвхөн айгу бага хэсэг штэ. Тэгэхээр утсанд хариулах одоо хүргэлт хийх те хүнтэй мэдлэх одоо юу гэдэг бүхэл процессоо яавал хамгийн бест байх вэ гэдгээл бичгээр буулгах гэдэг. Тэгэхээр энийг ингээд удирдлага маань өдөр тутмын ажилд орооцолдохгүйгээр энэ ажил дээр л илүү төвлөрөх юм бол компани маань илүү тогтвортой ямар нэгэн одоо доголдолгүй явах боломжтой юм уу гэж хараад байгаа. Тэгэхээр цаасан дээр буулгачдсан байж тэгээд нөгөө хүмүүс тэрийг уншихгүй завтай завгүй гэж янз бүр гэдэг шүү дээ. Тэр яг тэр хүмүүст яг ойлгуулах тал дээр юу чухал юм шиг санагдсан. За нэгдүгээр алхам бол мэдээж цаасан дээр буулгах тий. Цаасан дээр буухгүй бол тэр бол одоо ажил биш болчих гээд байгаа байхгүй. Хин нэгний толгойд байхаар тэр бол ямар ч нөгөө юугүй ач холбогдолгүй болчиход байгаа. Тэгэхээр нэгдүгээр алхам бол цаасан дээр буулгах. За хоёрдугаарт нөгөө цаасан дээр буулгасан алхмаа хүмүүстээ одоо таниулна шүү дээ. Одоо энэ ажлыг ингэж хийнэ гэдэг стандартаа бий бол. Тэхийн тулд нөгөө хүмүүстээ яагаад тэ энэ ажлыг ингэж хийх гээд байгаа юм бэ гэдгийг ойлгуулна тийм ээ. Хурал олон дээр ярилцсан. Энэ ажлыг чи ингэж хийх юм шиг. Одоо хин нэг алдаа гарвал энэ ажлыг уг нь ингэж хийх ёстой гэдэг энэ стандартаар байгаа. Таны гаргасан алдаа энэ ажлыг ингэж хийгээгүйгээс ийм алдаа гарчлаа ч гэдэг юм уу те. Ингээм хүмүүстээ ойлгуулах нь аягүй чухал. Ойлгуулж, тайлбарлаж тэгээ тэрийг хамгийн гол нь аягүй үнэнчээр даах хэрэгтэй. Тэгэхгүй бол би өөрөө тэрэндээ аягүй үнэнч байх хэрэгтэй юм байна л да. Өөрийнхөө гаргасан стандарттай. Гэтэ тэрэндээ мэдээж ажилтнуудаа оролцуулна шүү дээ. Буулгаж байгаа стандарт хийж байгаа тэр бичгээр үйлдэж байгаа процессто ажилтнуудаа оролцуулахгүйгээр би өөрөө ганцхан бичээд байвал бас утгагүй болчих байгаа юм л да. Тэгэхээр өөрсдийг нь оролцуулаад хамтдаа бүтээсэн гэдгээр илүү үнцэнтэй. Тэгээ нөгөөдөл маань бас энийг даахад илүү хялбар болно л да. Тэгээд энэ дэр байнгын хяналт гээд бас явна хяналт аудит хийгээд явах хэрэгтэй юм болов. Тэгэхээр ер нь бол удирдах байгаа хүн бүхнийг мэддэг, бүх санаа гаргадаг байх албагүй шүү дээ. Ер нь яг гүйцэтгэхэд ирэхээр хүмүүс чинь энэ чиг ингэсэн чинь ингэсэн гэл яг нөгөө бодит практик дээр жишээнүүдийг гаргаж ирээд тэр олон талын саналуудыг аягүй сайн сонсоод тэрэнд анализ хийгээд яг шийдэл гаргавал стартап бизнесүүдийн одоо соёл шиг те доороосоо ингээд шийдэл мэдлээ аягүй сайн авдаг. Зөвхөн дээрээс бүхнийг удирдах авах шүү дээ. Тэгэхээр яг тэр компанийн соёл дээр бол тэр аягүй чухал юм болов уу гэж харсан шүү. Ингээд таны яриаг сонсохоор нэлээд мэдээж одоо Booklodge баг харьцангуй стартапын хэмжээнд явж байгаа тий. Үүсгэн байгууллагатаа хэдэн жил болж байгаа лээ? Одоо яг 6 дахь жил рүүгээ орж байна тий. Яг л яг нөгөө нэг mature буюу бизнес яг хөл дээрээ босох шатандаа ирчихсэн. Хэцүү үедээ тулжчихсан явж байгаа гэж ойлгож байна. Тэгэнгүүт энэ бүх хугацаанд мэдээж та өөрөө одоо хувь хүний хувьд ч гэсэн нөгөө нэг том зүйл нь болохоор компани удирдах чадвар, ур чадрын хувьд бол нэлээд хөгжсөн байх гэж бодож байна. Тэгээ таны одоо өөрийн ингээд харж байгаа эсвэл баримтлахыг хичээдэг удирдлагын арга барилуудынхаа жишээнээс бидэнтэй хуваалцаач. За намайг одоо магтсанд баярлалаа. Гэтэ ер нь бол тийм одоохондоо суралцаж аваад төвшөндөө л байна. Тий одоо 6 жил компанийн хувьд 6 жил гэдэг чинь бас бага нас шүү дээ. Одоо ер нь өдөр тутмынхаа асуудлуудаас маш их суралцж байна. Асуудал бол байнга ер нь гарна шүү дээ. Одоо асуудалгүй ажил гэж ч юу байх вэ те. Тэгэхээр асуудлууд гарна. Тэгэхээр тэр болгоноос суралцаад л явж байна одоохондоо. Тэгээд тийм айхтар мундаг бас болж амжаагүй баха. Тэгээд ер нь яхаа удирдах юун дээрээ намайг би өөрийгөө бас зөөлөн мөртлөө хатуу юм шиг те зөөлөн бас хатуу гэж тодорхойлж болох байх гэж одоо да. Яагаад тэгэхээр хүний хувьд бол одоо ингээд загнад зандраад ч юм уу хашгирч загнаад тийм биш учраас зөөлөн байх. Яг юун дээр хатуу байдаг вэ гэхээр яг зарчим дээр нэлээд хатуу байдаг. Одоо энэ ажил ингэж явагдах ёстой гэсэн нэг тэр ерөнхий зарчим байгаа шүү дээ тий. Тэрэн дээрээ нэлээд хатуу байдаг. Одоо манай монголчууд ч юмыг одоо монголчлчих гээд тий өнөөдөр л ингэж хийж гэдэг юм уу тий.
ажлыг нэг өөрөөр хийчих гээд байдаг шүү дээ. Тэгээ ер нь тэгэхгүйгээр айл болох гаргасан стандартаа дагаад тэгээд тэр зарчим дээрээ нэлээд хатуу байдаг гэх юм уу. Тэгэхээр яг тийм зөөлөн гэж бас хэлж болохгүй байх. Тэгээд яг ажлын удирдах арга барилын хувьд гэвэл компанид гарч байгаа асуудал бүрийг жижиг гэлтгүүгээр анхаардаг. Ер нь асуудал дээр аявуух төвлөрч ажилладаг. Жижиг асуудал гарлаа ч гэсэн энэ асуудал яагаад гарав гэж одоо байнга өөрөөсөө асуудаг юм. Нөгөө нэг 5 яагаад гэд аргачлал байдаг шүү дээ. 5 удаа яагаад гэж асуух. Тэгжээж нөгөө асуудлын үндсийг нь олох те. Тэгэхээр нөгөө нэг асуудлыг жижиг гэж голлгүйгээр ингээд дор дорн ингээд шийдэж байгаа айгуу чухал юм байна. Тэгэхгүй бол нөгөөтг нь томроод сүулдэ нөгөө нэг дийлдэхгүй болчиход идэв шүү дээ. Тэгэхээр нөгөө баг дээр нь шийдэж явах хэрэгтэй. Тэгээд багийн хувьд бас манайх чинь эрэгтэй хүмүүс айгуух ажилдаг. Тэгэхээр манай залуучууд чинь бас те заримдаа хэцүү шүү дээ те. Тэгэхээр тэр хүмүүсийг бас удирдах гэхээр эмэгтэй хүн хараад ч юм уу те ингээд за энэ юм чинь жоохон эмэгтэй юм чинь ингээд нэг жоохон ингэж гээд байдсан шүү дээ. Тэнгүүд нь бас өөдөөс нь жоохон ингээд бас те үгүй шүү гэдээ бас ингэ штэ. Тиймэрхүү асуудлууд бас гарна. Тэгэхээр ер нь ингээд баг хамт олонд ингээд нэг буруу хандлагатай хүн байх юм бол бусдаа айгүй тийм нөгөө нөлөөлчих гээд юм байлээ. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүн чинь нөгөө нэг заримдаа бас нөгөө нэг эмэгтэй хүний зөөлөн юугаа гаргачих гад нөгөө хүн халж чадахгүй те. Одоо нэг буруу хандлагатай хүн байлаа гэхэд за яг хөө нөгөө хөөх юм ингээд нөгөө өөгшүүлээд тэгээд нөгөө нэг муу хандлагатай хүн байсныгаа одоо нилээ хідэн муу хандлагатай хүн болгочих гээд байх тийм алдаа нилээн гарч исэн. Тэгэхээр ер нь ингээд хүний хандлагыг бол хүн өөрчилж чаддгүй юм байна л да. Өөрчлөх боломжтой зүйл, боломжгүй зүйлүүд гэж байна шүү дээ. Тэгэхээр тэрэн дотор боломжгүй зүйлд нь бол нөгөө хүний хандлага орчт юм байна. Тэгэхээр нөгөө хүний хандлагыг өөрчилж чадахгүй учраас буруу хандлагатай хүн багт байхаар нөлөөлөд ингээд багийг айгу тийм илүү айгу сул болох магадaltaй. Тэгэхээр бага бүртгүүлэхдээ нэлээд сайн анхаарч явах хэрэгтэй. Тэгээ хэрвээ одоо тийм хүн ингээд танихгүйгээр авсан тохиолдолд ер нь нэг мэдээж анхаарал сануулга өгнө. Тэгээд олон удаа давтагдж байгаа тохиолдолд ер нь халах зөрөгтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг бас ер нь ойлгоод байгаа. Тэгэхгүй бол нөгөө нэг олон хүн тийм хандлагатай болчих юм бол сүүлдээ нөгөө компани үйл ажиллагаатай холдох айгу том эрсдэл гарч ирдэм болов гэж харсан тийм. Энэ дээр хувийн туршлагаасаа хэлэхэд яг баг удирдаад явж байгаа хүний хувьд хэлэхэд одоо хийж байгаа ажилдаа дургу. Тэгээд бас ингээд тухайн байгууллага зөвхөн сөрөг талаас нь л гардаг, муулаад байдаг те. Гэсэн ирнэл яг цалингийн хаваад ажиллаад байна шүү дээ. Яг тийм хүмүүс багийн дунд ингээд өдөр тэр хүмүүс ингээд миний ажилласнаар бол өдөр тутамдаа ингээд нэг нэгээр нь яриад идэг юм шиг санагдсан. Энэ ч болохгүй байна. Энэ ч ингээд байна. Гээл тэгэхээр хүнд чинь нэг тийм сөрөг мессеж давтагдаад байвал нэг тийм бодол хандлагад нөлөөлчих гээд байдаг шүү дээ. Яг таны хэлсэнтэй агаар нэг тийм тухайн ажилдаа тохирохгүй хүн байж болно шүү дээ. Заавал тэр хүн сайн муу гэсэн асуудал биш. Зүгээр тэр ажилдаа тохирохгүй эсвэл тухайн ажилдаа дургу байгаа хүн бол үнэхээр тийм тухайн багт сөргөөр нөлөөлөх магадлал их өндөр байт юм билээ. За үүн дээрээс нэмээд танаас бас асууя гэж бодож байна. Нэг хүнийг удирдах тал дээр тухайн хувь хүн дээр нь битгий төвлөр харин асуудал дээр төвлөр гэсэн тийм зөвлөгөө уншиж ирсэн. Одоо жишээ нь чи яхаа байнга ингэж алдаа гаргадیں۔ Чи л ингэчлээ гэхийн оронд яг тэр асуудал дээр төвлөрөхгүй бол нөгөө нэг тухайн хүн дээрээ төвлөрчгөр мэдээж өөрийгөө тэр чинь ямар ч хүн өөрийгөө өмгөөлнө. Тийм учраас яг тэр асуудал дээрээ төвлөр гэж зөвлөд юм байлээ. Та энэ дээр санал нийлэх үү? Энэ дээр бол 100% санал нийлж байна. Тэгээ ер нь хүн рүү дайрна гэдэг чинь өөрөө жоохон бүдүүлэг одоо хэрүүл маягийн юм болчих гээд шүү дээ. Тэгэхээр хэрүүл гэдэг зүйл одоо компани дээр байх юм бол ер нь утгагүй шүү дээ. Компани дээр маргаан бол байж болно. Гэхдээ хэрүүл бол байж болохгүй гэж бодож байна. Тэгэхээр маргаан гэдэг чинь өөрөө асуудал руугаа чиглэж байгаа. Асуудлаа яаж шийдэх вэ? Энэ асуудал ийм учраас гарж ийн. Ийм алдаанаас болоод ийм асуудал гарлаа гэдэг талаар нь ярьж ш. Тэр чинь нөгөө эрүүл маргаан болох юм болоо тий маргаан хилцүүлэг. Тэгэхгүй тэгээ хэрүүл хийгээд байвал утгаа алдах байна тий. Миний анзаарч байгаа бол таны хувьд ер нь бол ажилтнуудаа нэлээх сонсдгийм байна гэж ойлгож байна. Ер нь бол менежер хүний хувьд энэ сонсох чадварын хувьд та хэр чухал гэж харж байна? Ер нь сонсхийг хичээдэг. Гэхдээ одоо яг сайн сонсож чаддаг хэсгээ бас сайн мэдэхгүй байна.
миний нөгөө хувь хүний зан чанар болохоор өөрөө би жоохон зөрүү түн байдаг хгүй юу. Тэгэхээр өөрийнхөө тэр нөгөө нэг юутайгаа бас нэлээд одоо тэмцэх шаардлага гардаг яг нөгөө нэг ажиллаа хийж явахдаа. Тэгэхгүй нөгөө нэг би зөрүүд гэдэл одоо өөрийнхөө байгаад ах юм бол ажил маань бас явахгүй. Тэгээ нөгөө баг хамт олноо бас сонсох шаардлага бол заавал гарна. Тэгээ сонсоод асуултаар ер нь асуулт асууж өөрсдөр нь одоо шийдэл гаргуулах тэр тал дээр ер нь тэр тиймэрхүү арга барилаар удирдахыг хичээдэг. Тий сонсож энэ асуулт асууж нөгөө өөрсдөр нь ингээд шийдлийг гаргуулахаар хүмүүс ер нь тэрийг дагах аюу дуртай байдаг гэж бодогдоод тий. Базаад асуулт таны хувьд ингээд өмнө нь бол ингээд өөр одоо хувийн байгууллагад ажиллаж байсан. Одоо өөрөө бизнес удирдаад аваа хэдэн жил болцсон ингээд явж байгаа хүний хувьд карьераас олж авсан одоо хамгийн гол 2 юм уу 3 сургамж гэвэл юу хэлэх вэ? Би юм дээр алдаад ингэж ойлгож байлаа ч гэдэг юм уу. Яг тийм гол сургамжийн хувьд та юу гэж эргээд харахад ер нь юу байхаар байна? За карьераас авсан сургамж гэвэл за ер нь нөө бизнес хийж байгаа хүн бол нэлээд ёс зүйтэй байх ёстой гэж ер нь би өөрөө боддог. Ёс зүйгүй ч юм уу тийм хүмүүстэй хамтарч ажиллахад айгүй хэцүү байдаг. Тэгэхээр нөө хамтрагч талуудтайгаа бас одоо сонгохдоо ч юм уу ёс зүй тэр ярьж байгаа тэр юуг нь бас нэлээд сайн харах хэрэгтэй юм болоо. Тэгээд бас одоо бид нар гэрээ контракт ямар нэгэн ажил өөр хүмүүстэй хамтарч хийхдээ зүгээр яриагаараа одоо за хоёулаа энэ ажлыг ингээд чи энийг тэгч би энийг ингэчигээд нэг яриагаараа зүгээр ингээд уцаар ч юм уу ярьж агаад нэг ажлыг хамтраад хийчихдээ штэ. Тэгэж хийхээр бас айгүйх алдаанууд их гард юм бэлээ. Тэрэн дээр бас хэд удаа хаширч байсан. Тэгээ ер нь ингээд ямар нэгэн юм хүнээр ингээд хийлэхтэй ч юм уу заавал эхлээд гэрээ хийгээд тийм ээ. Заримдаа бид нар ч нөгөө за гэрээ хийхгүй чи ингэж би ингэж гээл тиймэрхүү асуудлууд бас гардаг штэ. Нөгөө дуршлахгүй хүмүүс ч яах вэ. Тэгээд тэрнээс нь алдаанаасаа ингээд одоо сурч байгаа хгүй. Ер нь цаашдаа тий хүннэр юм хийлгэх ч юм уу туслан гүйцэтгүүлэх энэ төр болох юм бол заавал гэрээ контракт сайн хийгээд тий нөхцөл юмнууд аягүй сайн бичээд гар хүлийнхаа үсгийг зураад ингэж нөгөө юмыг ингээд албанаар нь ингэж алавжуулж явах хэрэгтэй юм байна гэсэн сургамжийг л авсан шүү. Тий. Тэгэхээр танай бизнесийн хувьд цааш тийм өсөлтийн боломжийг та ер нь юу гэж харж байна? Өсөлтийн боломж e-shopping одоо хөгжиж штэ тий. Тэгэхээр ер нь одоо цаашдаа худалдааны одоо дийлэн хувь нь баг e-shopping руу явах байх гэсэн хандлагатай байгаа учраас тэрийг дагаад нөгөө хүргэлтийн үйлчилгээ гэдэг маань илүү эрэлтэн ихсэх болов гэсэн хандлагатай байгаа. Ялангуяа сая нөгөө ковидоос хойш хүмүүс нөгөө хүргэлтийн үйлчилгээг нэлээд сонгож хэрэгэлдэг болсон шүү дээ. Одоо дэлгүүр ороод заавал замын төвчрэлд ороод дэлгүүр ороод бараагаа сонгоод тэсээ илүүгээр хүргэлтээр одоо вебсайт руу ороод юм захиалаад тэгээд хүргэлтээр авах тэр мэдлэг нь бас нэлээд гайгүй нэмэгдэж ах шиг байна. Тэгээд ер нь энэ чиглэл бол өссөн өсөөгүй цаашдаа энэ чиглэл рүү одоо явах болов гэж бодож байна. Тэгэхээр нөгөө хүргэлтийн үйлчилгээ гэхээр одоо манайх чи одоо жижиг дунд одоо хуваараа одоо Facebook shop эрхэлдэг хүмүүс маш их байна шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс маань одоо өөрсдөө мэдээж хэрэг жолоочтой ч юм уу тэр Facebook shop болон жолооч ажилуулад авах боломжгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо асуудлыг одоо манай компани шийдэж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Дундын хүргэлтийн үйлчилгээ гэдээ хэлэх юм бол айгүй л ойлгомжтой. Тэгэхээр би одоо жишээ нь Китаас бараа бүтээгдэхүүн оруулж ирээд зарж байгаа бол нөгөө хүргэх шаардлага гарна да. Тэгэхээр чин дандаа нэг жолооч хөслөөл тэгжийнхээ оронд шууд яг тийм хаяг адресаа мэддэг юм тогтцсон газраар үйлчлүүлвэл бас арай найдвартай юм байна тийм үү? Тэгээ найдвартаагаас гадна зардал мөнгөний хувьд ч гэсэн баг штэ тий. Нэг компани нэг хүнийг ажилуулна, бүтэн цагийн цалин өгөөд тий тэр машин тэрэг, бензин тосон энэ төр ихэрж айгүйх зардал гарна штэ. Өдөртөө одоо нэг цөөхөн захиалга гардаг бол нэг хүн ажилуулахаар чинь баг тий ашигын тийш нь явчих гээд байгаа штэ. Тэгэхээр жижиг дэлгүүр болгон өөрсдөө ингээд жолооч ажилуулж байхаар одоо манайх шиг компани руу хандаад манай харилцагч нар бол өөрсдөө нөгөө борлуулалтаа хийгээд хүмүүсээс өөрсдөө захиалга авчдаг байхгүй хаяг адрес бүх юмаа өөрсдөө авна.
Тэгээ тэр хаяг адресаа манай систем рүү шивээд тэгээ тэр систем одоо шивсэн захиалга нь манай дээр ороод ирнэ. Тэгээ тэрнийхэн дагуу манай хүргэлтийнхэндээ хуваагаад хуваарлаад өгчдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг дундын хүргэлтийн үйлчилгээ л гэж ойлгож байна л да. Танаа тэгэхээр чи нэг маршрут нэг миг бол тэгэл нэг хүн бүгдийг бөөндөл айгүй efficient байдлаар явчих болно шүү дээ тий. Одоо маршрутаар нь гэж хувааж авч явна шүү. Тэгжээш нөгөө нэг зардлаа баг. Нэг ч хүрээлтэнд оногдох зардал баг байх тусмаа одоо үр дүнтэй шүү дээ. А бас нэмээд нэг асуух зүйл нь танах одоо зөв миний ойлгочоор бол номын ATM гэж хэлэх юм уу? Мөнгө төлөнгүүд нөгөө тэнд байгаа ном ингээ гараад ирдэг. Тим төхөөрөмж 2-3-ыг оруулж ирсэн байсан. Тэр хэр үр дүнтэй байсан бэ? Туршилтын журмаар нэг тийм 3 ATM оруулж ирсэн. Номын вендинг машин гэдэг. Тэгээ тэр маань яг туршилтын учраас бас алдаа оноо нэлээд байгаа. Тэгээд төлбөрийн системийг шийдэх тал дээр нэлээд асуудал гарсан. Одоо зөвхөн нөгөө бэлэн мөнгөөр карт уншуулж болд юм уу? Би ер нь бол харж ирсэн л та. Тий болтын. Тэгээд анх яах нөгөө туршлагагуудад урдаас шууд нөгөө бэлэн мөнгө уншдаг, Монгол төгрөг уншдагаар оруулж ирээд энд ирээд нөгөө программыг нь тохируулаад нөгөө карт энтертэй холбоё гэж ярьсан боловч тэр маань нэлээд төвөгтэй, нэлээд бас асуудалтай агуулсан. Тэгээ одоо хүртэл бүрэн шийдэж чадаагүй. Гэтэ яг нөгөө бэлэн мөнгөөрөө бол тооцоо гэдээ явж байгаа. Гэтэ тэр маань мэдээж зөвхөн бэлэн мөнгө гэхээр нэлээд хязгаарлагдмал болоо явчихж байгаа. Тэгээ яг нөгөө компаниас хөгжүүлэх тал дээр бодоод ингээд янз бүрийн ингээд туршилтууд хийж лагаал да. Саяхан нөгөө манайх вебсайт дээр бас юу яасан ном солилцоо гэд хэсэг гаргаад хүмүүс одоо унсан номоо өөрийнхөө уншаад дууссан номныхоо зургийг оруулаад тэгээд хүмүүс хоорондоо ингээд ном солилцох боломжтой тийм програм гаргасан. Тэр маань ажиллаж байгаа л да. Тэгээ ер нь тэр маань бас нэг хүмүүс нэлээд хурж эхэлж байгаа. Одоо ер нь танаад энэ буклет сегмент дээр юм ном солилцоо хэсэг байд юм байна гэд хүмүүс бас нэлээд мэддэг болсон. Тэгээ нэлээд хүмүүс бас номоо байршуулад айгүй бага зардлаар надад байгаа номоо би байршуулад би зарна гэсэн үг шүү. Өөр хүний номоор ингээд солиж байгаа. Солилцож байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр нь Монгол ер нь анх удаа яг ийм үйлчлэгээ нэвтэрж байгаа. Яг фэйсбүүкээр нөгөө нэг ном аавн зарна гэх группэд байдаг шүү дээ. Тэрийг илүү боловсронгуй болгосон гэх юм уу. Тэгээд маш бага зардлаар би одоо хин нэг номоо өглөө гэж бодоход өөр хүний номыг авахын тулд зөвхөн хүргэлтийн 3500 төгрөг төлөөл өөр ном ингээд номоо солиод өөрийнхөө номыг өгөөд өөр хүнээс ном авах боломжтой гэсэн. Тэгэхээр энэ айгүй шинэлэг бас үйлчлэгээ гаргасан байгаа. Ер нь бол нэг цэвэрхэн уншицсан. За ер нь бол дахиад тэр ач туусан дараагийн хүнд гарчлаа байл сайхлаа шүү дээ тий. Тэгэхээр тэр номоо солилцоод уншвал би сүүлд бас найзтайгаа бүр бичлэн уулзаж нэг 2 ном солилцож уншсан. Тэгэхээр тэрийг илүү амрах болгож байгаа бол давуу талтай байна тий. Хүргэлт логистикийн шийдэд өгчөж байгаа гэсэн үг байхгүй юу? За сая логистик гэж дурдлаа. Би ингээд логистикийг бол амар хүчтэй юм байна гэж ойлгоод байгаа байхгүй. Зүгээр CV-ийн жишээн дээр л харъя л да. Одоо тэднийх бол ингээд салбар амар олон болцсон. Өөрөө ингээд хоолоо үйлдвэрлээд тэгээ амар тэр хүргэлтийн логистикийн асуудал амар лаг шийдсэн юм байна. Өглөө 7-д ороход ч тэр хоол хүрэгдээд ирсэн шинээрээ байж идэм байна. Тэгэхээр бол логистикоо зөв шийдэж чадах юм бол аливаа бизнес дээр амар том хүч болд юм байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр та энэ логистик гэдгийг энэ логистикийн асуудлыг шийдэхийн ач холбогдол тэр хүчийг одоо өөрийнхөө ойлгож байгаагаар өөрийнхөө жишээн дээр ингээд базаад хэлүүл юу гэж хэлэх вэ? Тэг ач холбогдлын бизнесээ. Логистик гэдэг зүйл одоо байхгүй бол одоо юу ч явахгүй шүү дээ. Одоо бид нар өглөө сүүгээ ууж чадахгүй, талхаа идэж чадахгүй тэр хөрөх гэдэг байгаа байхгүй логистик гэдэг нь. Тэгэхээр сая нөгөө хөл хорой болсон шүү дээ нөгөө нэг тэр үеэр хүртэл одоо логистикийн компаниуд бол зөвшөөрсөн шүү дээ. Яг зөвшөөрлөлтэй логистикийн компаниуд зөвшөөрөөд тэгээд ажилласан. Тэгэхээр одоо нөгөө бидний нөгөө эмнэлгийн үйлчилгээ, цагдаагийн үйлчилгээтэй зэрэгцэж гарч ирж байгаа чухлынхаа ирэмбэр гэсэн үг байхгүй юу? Ихэнх компаниуд ингээд үйл ажиллагаа зогссон байхад логистикийн хүргэлтийн компаниуд чинь хүнс центрээ хүргээд явж исэн байхгүй юу? Тэгэхээр тэр төвшний маш чухал асуудалтай логистик нь өөрөө. Тэгэхээр чухлыг бол одоо тайлбарлах энэ дээр бол баг илүү зах гэж бодоод байгаа. Тэгэхээр одоо бид нар одоо бизнес хийж байгаа хүн маань өөрөө энийгээ бас айгуу сайн ойлгох хэрэгтэй. Бид нар ч дэлгүүр ингээ бизнес хийхэд нэг дэлгүүрийн лангуу түрээслэл бараагаа авчраа тавиад өөртөө ардан суuna гэдэг ойлголт маань аль хэдийн өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр одоо бизнесийг бол заавал лангуу түрээслээд байх шаардлагагүй болсон. Хотын төвд хэдэн саяар сарын мөнгө өгöd ах шаардлагагүй болсон шүү дээ. Интернетээр сайн онлайн шоптой байхад бол логистикоо шийдсэн байхад
тэр хүн ингээд бизнесийг одоо Amazon шиг те дэлхийн хамгийн том компани болох боломжтой болчиход байгаа байхгүй. Тэгэхээр заавал одоо бизнес гэхээр нэгэн хэвийн цутгацсан нөгөө уламжлалт модельоос жоохон салах хэрэгтэй. Гэхдээ мэдээж одоо салчлаа л да. Гэхдээ бас салаагүй хүмүүс маань бас нэлээд байгаа л шүү дээ те. Уламжлалаараа л нөгөө бизнесээ хийнэ гэдээ яваад байгаа. Тэгэхээр нөгөө нэг энийгээ жоохон сэтгэлгээндээ жоохон өөрчлөлт гаргаад илүү одоо орчин үеийн интернетээс суурилсан, логистикт суурилсан бизнес хийх юм бол илүү бага зардлаар олон хүнд хүрэх боломжтой гэж хараад байгаа юм тий. Тэгэхээр энэ чиглэлд бол бизнесээ дэлхий гэвэл гарцсан байж гэн тий. Шийдлүүд нь ер нь эхнээсээ гараа явж байгаа юм байна. Энд дэр бол олон давуу талууд байгаа юм байна. За баярлалаа. Тэгэхээр бусдын түүхийг сонсоод бол надад үнэхээр их урам зориг төрж байна. Хүн өөрөө дуртай ямаараа тууштай яваад өөрийнхөө дуртай зүйлээ ойлгоод ингэ явж итэл бизнес хийх боломж өргөн байд юм байна. Бусдын асуудлыг шийдэж өгснөөрөө олон ийм давуу талууд үүсдэг юм байна. Зоригтой, тууштай ажиллаж байгаа баццэгтэй цаашдынх нь ажилд маш өндөр амжилт хүсье. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн ярьсан яриа маань сонсогчд маань бас тодорхой хэмжээний тус тийм урам зориг юу гэдин те тийм болно гэж одоо найдаж байна. Тэгээд та хоёртоо маш их баярлалаа. Өөрсөндөө баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр нэг ч гэсэн одоо хэрэгтэй санаа өгч ивэл манай подкастын зорилго биелэхэнд ирээ. Тэгэхээр маш их баярлалаа.